Жинхэнэ бод сурталчилсан сургуулийн энэ доктортой хөгжил төслийн юундад хамрагдаж эсхийн урлагийн юу авсан технологийн багш. За дундагтай хамтарч би эсхийн урлагийн юунаас юу хичээл юунд сургалтанд хамрагдсан эцэг ихэн би байна. Бүх юм зориултыг нь хийж өгсөн. Хилцэн амттай. Одоо эдгээр хийхдээ өргөө хэрэгтэй байгууллага яаж багш нартай юу хийж заасан бэ? За өргөөгөр барьж энэ уламжлалынхаа юу яах би багш нар болон эцэг хүүхдүүдтэйгээ хамтарч одоо жишээлбэл эсгийнхаа юу ингэж хийдэг зээг томхот ийм ноосоор ингэж томдог байдаг их бүх хичээлийн сургалтын зааж сургасан сургагч багш нь би байна. Би оролцсон тэр юунд нь. Тэгээ өөрийн биеэр оролцож бүгдийг хийлцсэн амттай. Жишээлжим одоо энэ шагааны өвт байна. Тэгээд энэ эсгийн энэ шагаа тавьж дээр нь найрдаг дөрвөн бэрхээ нарих шагааны юу хийлцэж өгсөн. Тий. Одоо тэгээд энэ бүх тавчг мавчг яг ийм хэмжээгээр ийм хэмжээ ийм стандартаар хийдэг гэж энэ эсгийн бүгдийг ингэж хүүхдүүдтэй хайчилж өгч анхных нь юуг ойж үцгийг нь ээрч өгсөн. Тэгээд энэ бүгдийг хүүхдүүдтэйгээ хамтарч одоо яг ингээд энэ жишээлүүд энэ хичээлийн бүх хэрэглэгдэхүүнээ хийдэг сав ойж өгсөн. Одоо хийж өгсөн. Тэгээд янз бүрийн энэ тавчиг тэгээд энэ эсхийгээр хийсэн одоо энэ техемик Монгол техемик гэж одоо ийм техемик ойж зээг мэгийн тий энэ ширдэг байхгүй эсгийн ширдэг техемик гэж нэрлэнэ энийг бид багштайгаа хамтарч энийг бүгдийг хийлцсэн кэ угуулзыг тавьж өгсөн зээгийн томж өгсөн бүгдийг ингэж бид нэр хамтарч хийсэн. Би сургуульд үйлчлэгч гэдэг одоо 15 жил үйлчлэгч хийгээд одоо өндөр насныхаа тэтгэврт гарах гэж байгаа. Тийм хүн байна. Танаа хүүхдүүд ер нь хэр сонирхолтой сурж байна? Энэ хичээлийг бол хүүхдүүдтэй аягүй гоё сонирхсан. Хамгийн сонирхолтой өөрсдийнх нь амьдрал дээр яасан тулгуурсан юу болохоор гоё сонирхож гоё бүгдийг нь өөрсдөө сурч хийсэн хүүхдүүд бол амархан сурч байгаа энэ хичээлийн юу бол. Тий. Ингээ хичээл дээр үзээд багш нартай хамтраад ингээд ажиллах уу? Тий, хамтраад би яг ажилласан өөрийн биеэр ажиллаад туслах багш юугаар оролцоод бүгдийг хийсэн. Танаа хүүхдүүд энэ сургуульд сурдаг. Сурдаг, хоёр хүүхд сурдаг. Хэдгээр анги? 2 дугаар анги, 3 дугаар ангид 2 сурагчтай би. Тий. Тэгээд ерөнхийдөө жишээлбэл одоо энэ эсгэн ширдэг энийг хийхэд одоо хэр зэрэг удах уу? Юу орох уу? Энд бол эсгийн орн тэмээний ноос тэгээд энэ хээ хайчилсан даав захаар нөгөө ингэж томч хийсэн зээг энэ хар зээг одоо энэ жишээлжим энэ зээг нь орсон тэгээд энэ бол бид нэр хээ тавьж ойж бас техемик маягаар яасан энийг бол унтраага дүгийн ачгүй энэ бол жинхэнэ нөгөө цагаан эсгийн дэвч юу ширдгээр ширж үтсэн тийшээ тавьчих төрөө. За. Завааруулаа. За тийм. Материалууд орсон. Ерөнхийдөө одоо энэ төслийн ямар үр дүнтэй болсон гэж бодож байна. Нөгөө эцэгхийн хувьд тийм ээ энэ сургуулийн бас ажилтны энэ төсөл бол маш амжилттай хэрэгжиж үр дүнгээ сайн өгсөн гэж бодож байна би. Тий, үр дүнтэй ажилласан бид нэр бас зөндөө үр дүн гаргасан. Танада утас нэр хаягаа